Зангийн академи Монгол хүний оюунд хөрөнгө оруулъя. За блендер маань суугаад ажилласан байна. За блендер маань өнөөдрийн байдлаар 4-3-2 гэсэн хувилбарыг гарсан байна. За та бүхэн манай энэхүү хичээлийг ямар ч хугацааны дараа хүлээн авсан бай. Та бүхний үед блендер 5 ч юм уу 6 гэж гарсан байхад энэ хичээлийг үзэхэд ерөөсөө болохгүй юм байхгүй. Яагаад тэгэхээр би блендерийг одоо 2 дугаар үеэс нь эхэлж үзсэн. Ер нь актер энгийн зөрөө байхгүй. Юун дээр зөрөө байдаг вэ гэхээр ер нь багахан зэрэг алдаануудыг засаад үндсэн яг хэрэгжилж байгаа функцүүд нь ер нь хэвээрээ байдаг учраас одоо би блендер 2 дээр хийсэн хичээлийг блендер 4 дээр хийхэд болдгоо гэсэн үг. Тэгэхээр одоо та бүхэн блендер 6 дээр сууж байгаа бол одоо 4-3 дахь хичээлийг үзэхэд бас ер нь болно гэсэн үг. За тэгээд хамгийн гол нь манай хичээлийг үзснээр одоо системтэйгээр блендерийн мэдлэгийг авах учраас блендерээ ингээд эхний удаа сайхан маш сайн ойлгож аваад тэгээд дараад нь өөрөө хөгжүүлээд одоо ямар верс гарсан бэ тэрэн дээр ажиллаад явна гэсэн үг. Зангийн академи Монгол хүний оюунд хөрөнгө оруулъя.